Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон эрүүл мэндийн яамны хамтарсан сургалт суурилсан эрүүл мэндийн судалгаагаар 29 наснаас доош насны хүүхэд залуучууд амиа орлох эрсдэл маш өндөр байгаа нь ажиглагджээ. Нийт 605 хүн амиа орлсон байна. Үүний 25% нь 10-аас 25 насны хүүхэд залуучууд байсан бөгөөд амиа орлоход нөлөөлж буй шалтгааныг тодруулахад үе тэнгийнхний дээрлэхэлт дарамт нь хүүхэд залуучуудын дийлэнх хувийг эзэлжээ. За Монгол улсад бол дэлхийн сэтгцэн эрүүл мэндийн ялангуяа өсвөр насны хүүхдийн сэтгцэн эрүүл мэндийн асуудал маш хурцаар тавигдсан. Дэлхийд дээрээсээ 3-т орж байгаа. 3-6-ад амиа орлох эрсдэл өндөр байгаа. Энэ амиа орлох эрсдлийн шалтгаан нь юу нөлөөлөд байгаа юм бэ гэд үзэхээр үе тэнгиний дээрлэхэлт өсвөр насны хүүхдүүдийн дунд 10-аас 20 Монгол улсад бол 10-аас 25 насны хүмүүсийн дунд амиа хорлох эрсдэл өндөр амиа хорлсон байна гэж байгаа. Японы хүүхдийн өвөг сангийн 2017 оны өсвөр үеийнхний дуу хоолой гэдэг судалгаагаар 1320 хүүхэд оролцсон судалгаанаас харах юм бол үе тэнгийнхний дээрлэхэлт бол Монголд маш их байна. Ялангуяа хөвгүүдийн цуцлгаанд оролцогчдод 18% нь 19% нь хөвгүүд их өртдөг. 11% нь октод өртдөг гэсэн. За энэ юунаас болоод хүүхдүүд ийм үе тэнгийн дээрлэхэлт дарамтанд өртдөг юм бэ гэдээ харахаар хүүхдүүд биенийг гадаад цэцэмжээр нь ялгуурлах гэдэг бол хамгийн өндөр хувийг эзэлсэн. Дараа нь хүний эдийн засгийн байдлаар эдийн засаг боломжтой боломжгүй амжиргааны төвшнгөөр хүүхдүүд биенийг ялгуурлан гадуурхах мөн цахим орчинд биенийг хүүхдүүд дээрлэх үг хоч өгөх ч гэдэг юм уу иймэрхүү зүйлүүд мөн хүүхдийн үзэл бодол шашин шүтлэг энэ зүйлүүдээр бол бие биенийг ялгуурлан гадуурхах үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхгүй байх зэрэгс бол үүсэж байгаа. Тэгээ энэ бол даймжраад өдөр тутмын амьдрал дээр байхаараа энэ хүүхдэд яаж сүргээр нөлөөдгөө гэхээр ганцаардах бусдад дээрлүүлээд доромжлуулаад тах нь өөрөө тааламжгүй шүү дээ. Тэгэхээр хүүхдийн хувьд бол өнөөдөр тааламжгүй байна. Маргааш магадгүй хичээлдээ явах дургүй болно. Нөгөөдөр магадгүй хорт зуршилд орж эхлэх гэдэг юм айрах тайм, хар тайм хэрэглэх гэдэг юм уу улмаар амиа хорлохын өндөр эрсдэлтэй байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрөө Монгол Улсын засгийн газарт 2013 оны судалгаа хийсний дараа зөвлөмж өгсөн байдаг. Тэр нь юу гэсэн бэ гэхээр Монгол Улсын нийт хүн амын ихэнх хувийг эзэлж байгаа. Өсвөр насныхаа хүүхдүүдийн сэтгцэн эрүүл мэндийн анхаараарай гэдэг ийм бол зөвлөмжийг өгсөн байна. Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний шинэлэг аргыг нэвтрүүлэхээр энэхүү арт терапи төслийг хэрэгжүүлж байгаа юм. Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын урлагийн сэтгэл зүйн мэргэжлийн холбоо хамтран үе тэнгиний дээрлэхэлтийг зогсоох, урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой багаар арт терапи төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлттэй хийж байна. За энэ төслийн маань зорилго юу вэ гэхээр үе тэнгийнхний дунд даалт даймжирж давтагдаж ингэж явагдаж байдаг. Энэ үе тэнгийнхний дээрлэлтийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд Монгол улсад шинээр хөгжиж байгаа арт терапи урлаг суурилсан арга зүйгээр дамжуулан хүүхдүүдтэй ажиллах, гэр бүлүүдтэй ажиллах, сургуультай ажиллах ийм зорилготой төсөл байгаа. Энэ төслийн маань гол онцлог нь юу вэ гэхээр үе тэнгийн дээрлэхэлтийг үйлдэлд байдаг үйлдэгч, өртөөд байдаг хүүхэд ажиглаад байгаараа найздаа тусалж чадахгүй байгаа тэр гурван талыг гурвууланг нь оролцуулсан ийм хөтөлбөр байхаараа бол онцлогтой. Дээрээс нь үе тэнгийн дээрлэхэлт дарамтыг бол том хүмүүс анзаардаггүй, багш нар анзаардаггүй, сургуулийн ажилд анзаардаггүй учраас хүүхдүүдээ хамгийн сайн мэддэг. Тийм учраас бид нар хүүхдүүдийн оролцоотойгоор үе тэнгээс сургаж бэлтгээд тухайн бэлтгэгдсэн хүүхдүүд маань үе тэнгийн дээрлэлтэнд байнга өртөө дарамттай байгаа тэр хүүхдүүдэд туслах нээн илрүүлж биднэрт холбон зуучлах үүргийг бас гүйцэтгэв. Ингэснээрээ бид нар яг тэр зорилтод бүлэг үе тэнгийн дээрлэлтэд өртөөд амиа орлох нь холгүй болчихсон байгаа. Тийм хүүхдүүдэд арт терапи энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. Хүний эрхийн үндэсний хорооноос хүүхэд хамгааллын чиглэлээр 2016 онд гаргасан судалгаанаас харахад 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртөж байна. 5 хүүхэд тутмын 3 сэтгэл санааны хүчирхийлэл, 4 хүүхдийн 1 нь үл хайхрагдах, 8 хүүхдийн 1 нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэх тоо мэдээ гарсан байна.